Сайн байцгаана уу? Камжаа ТV байна. Солонгосын Чонгжу хотод орсоргүй алга болоод байсан 50 гаруй насны эмэгтэй цогцос бүхэл бүтэн 44 хоногийн дараа аимшигтайгаар алагдсан байдалтай болтлоо. Гол гэмт хэрэгтэн нь эмэгтэйг орсоргүй алга боллоо гэсэн мэдээлэл анх бүртгэгдэхэд л цагдаа нарт би юу ч мэдэхгүй, юу ч хийгээгүй гэж үгүйсгэж мэдүүлжсэн. Хуучин найз залуу болох 54 настай Ким Ёнг гэдэг хүн байсан нь тогтоогдоод одоо Солонгос нэлээд шууган тариад байгаа. Хамгийн анхаарал татсан зүйл нь энэ гэмт хэрэгтэн тухайн Чүмбүг аймагта бохир ус дахин боловсруулах үйлдвэр ажиллаулдаг. Нэлээд чинээлэг бас сайн үлсийн аянд маш их оролцож хандаг тусламж ихээр үзүүлдгээрээ алдартай хүн байсан. 2025 оны 10 сарын 16-нд ганцаараа амьдардаг ээжтэйгээ огт холбоо барьж чадахгүй байна гэж анх ор сургүй алга болсон эмэгтэйн охин нь цагдаад тэмдэглүүлсний дагуу цагдаа нар ээжийнх нь ажилладаг компани дээр очиод шалгалт хийж үзэхэд тухайн байгууллагын хяналтын камерт охины ээж дуудлага ирэхээс 2 хоногийн өмнө буюу 10 сарын 14-нд ажиллаа тараад орой 18 цаг 10 минутын үед машинаа унаад зогсоолоос хөдөлж байгаа нь харагдсан. Хохирогчийн гэр бүлийнхэн анхнаасаа цагдаа нарт ээжийнхээ хуучин найз залуу болох 54 настай Ким Ёнг сэжиглэж байгаа талаараа хэлсэн ч 50 гаруй насны нас биед хүрсэн хүн алга болсон гэдэг цагдаа нар тийм ч их ач холбогдол өгч яаралтай мөрдлөгийн ажиллагааг явуулаагүй, магадгүй гэрээсээ зугтсан байх, амрах цаг өвдө гаргасан ч юм уу эсвэл үерхэж нөхөрлөдөг найз нөхдөдөө цагийг өнгөрөөж байгаа хаа гэд бараг тоогоогүй гэж хэлж болно. Хохирогч эмэгтэй гэртээ ирэхгүй хэд онцгсон цагдаа нар хөдлөж өгөхгүй байсан учраас охин нь энэ Ким Ёнгийн бохир ус цэвэрлэх үйлдвэр дээр нь очиод та манай ээжийг харсан уу гэхэд бид хоёр аль хэдийн салчсан огт уулзахгүй байгаа гэсэн бол хохирогчийн өндөр насны ээж нь хүртэл Ким Ёнг рүү залгаж асуусан ч би танай охин хаана юу хийж явааг мэдэхгүй гэд уцаа тасалсан байгаа. Хохирогч алга болсноос хойш 2-7 хоног өнгөрсний дараа ч ямар нэгэн картаар тооцоо хийсэн төлбөрийн мэдээлэл байхгүй, гар утасны дуудлага хийгээгүй, ойр дотны хинтэй ч холбогдоогүй гэд амьд хүний уул мөр огт бүртгэгдэхгүй байсан учраас энэ ноцтой хэрэг гарсан байж магадгүй юм байна гэд 10 сарын 30-ны өдрөөс л цагдаа нар албан ёсоор мөрдлөгийн ажиллагаа эхлүүлсэн. Чонгжу хотын бүх хяналтын камерыг нэг бүрчлэн шалгах нь өөрөө маш их хугацаа авч исэн хэдий ч эцэст нь 11 сарын 24-нд хохирогчийн машинтай төстэй SUV машиныг шөнө нуурын ирэг дээр аваачиж усанд живүүлээд дотроос нь нэг эрэгтэй гарч ирж байгаа дүр зураг камерын бичлэгт харагдсан. Мөн тухайн эрэгтэй урдаас бэлдэж тавьсан ундаг дугуйгаа унаж хамгийн ойрхон суурин газар хүртэл яваад тэндээсээ такси барьж байгаа нь хүртэл харагддаг. Энэ бүхэл бүтэн машиныг нуур руу живүүлээд хаяж байгаа сэжиг бүхий үйлдэлийг гудамжны камерын бичлэгээс ажиглаж харсан цагдаа нар 11 сарын 26-нд автомашиныг уснаас гарган шинжээчдийг томилж ажилуулахад машин дотроос Ким Ёнгийн ДНХ илэрсэн болохоор шууд тэр өдрөө шуурхай ажиллагаа явуулж хоолны газар хоол идэж авах үеэр нь баривчилсан байгаа. Цагдаа нарын олж харсан нуурын хажууд болсон энэ үйлдэл нь 11-р сарын 24-ний өдрийн камерын бичлэг дээр бичигдэж бүртгэгдсэн байсан. Энэ хэргийн явцад цагдаа нар өмнө нь хэд хэдэн удаа Ким Ёнг дуудаж мэдүүлэг авч ясан боловч сэтгэл хөдлөлгүйгээр би тэр эмэгтэйтэй огт холбоогүй байгаа гэж ясан бол машин нуураас олцсны дараа цагдаа нарт 10 сарын 14-нд эмэгтэйн гэрийн гадаа уулзаж маргалцсан болохоор шууд салаад явсан. Тэрнээс хойш хараагүй, мэдэхгүй гэж үгүйсгэсээр байсан. Гэхдээ цагдаа нар гар утсыг нь шалгаад үзэхэд хохирогчтой хийсэн бүх утасны дуудлага мессежүүдээ устгасан байсныг нь бас яаж хүнийг өвтгөхгүйгээр алах вэ? Хүн яагаад хүнийг алдаг вэ? Мөн Чонгжу хотын хяналтын камернуудын байршил зэрэг аллагтай холбоотой хайлтууд хийсэн байсан ч гэсэн ил болсон. Дээрээс нь чухал гэрчийн мэдүүлэг гарч ирж хөдлөшгүй нотлох баримтуудыг цагдаа нар цуглуулсны дараа л Ким Ёнг өөрийн үйлцэн гэмт хэрэгээ аргагүй эрхэн түлээн зөвшөөрч хэргийн нарийн деталийг мэдүүлсэн. Тухайн хэрэг гардаг 10 сарын 14-ний орой хохирогч эмэгтэй ажиллаа тараад машинтайгаа гэрийнхээ гадаа ирэх үед Ким Ёнг гадаа хүлээ зогсож байгаад шууд машинд нь орж суусан. Хамт машинаар нь хүний хөлөөс зайдуу гадаа ил зогсоол дээр очиж ярилцъя гэж ятгаад ярилцах явцдаа маргалдаж Ким Ёнг эмэгтэйг өөр хүнтэй болсон талаар сонссныхоо дараа урдаас бэлдэж авч утсан хутгаараа машин дотор нь 10 гаруй удаа хутгалж амь насыг хөнөөсөн байгаа. Ингэж хутгаар аллага үйлдэж байхдаа өөрийнхөө гарыг санаандгүй зүснээсээ болоод хохирогчийн машин дотор ДНХ үлдээсэн болж таарсан. X найз эмэгтэйгээ зэрлэгээр хөнөөсний дараа утаснаас нь ажлынхан захирал руу би ажил руугаа дахиж очихгүй ажилласаа гарлаа гэсэн мессежийг үлдээгээд хохирогчийн машиныг барьж камераас зогтох зорилгоор тойруу зам эсвэл зорчих хэсгийн захаар бүр урсгал сүрж явж маш их сүлжээж хотын энэ тэрүүгээр тойрч авсан. Тэгж явах замдаа цонхороо гэмт хэрэгт ашигласан утгаа хайсан байгаа. Дараа нь өөрийн машиныг парклсан газараа очиод хохирогчийн цогцыг шуудаанд хийж машиныхаа багаж руу зөөж оруулаад аллага үйлцэн хохирогчийн машиныг тэнд нь хаяад гэртээ харсан.
Гэртээ усан дорж хувцас солиод цогцтой машинаараа Чинчон дахь бохир ус цэвэрлэх үйлдвэрлэгөө очиж өдөржингөө хэвийн энгийн нэг өдөр шиг ажиллаад орой ажиллаад хармагц компанийн харилцагч байгууллага болох нэгэн мах боловсруулах үйлдвэрлэлөө очиж тентхийн бохир усаа хадгалдаг маш том савнд цогцтой уутыг хаяад дээрээс нь цогцос хөвж гарч ирэхгүй байлгах үүднээс дотор нь олсоор уйж тогтоосон байгаа. За цогцыг нуусны дараагаар нөгөө яг аллаг үлдэгдсэн хохирогчийн машиныг нуух ажилд орсон. Нас орсон эмэгтэй машиныг бас өөр нэг харилцдаг байгууллагынхаа агуулгад аваачиж машины номерыг хурамч номероор солиод танигдуулахгүй тулд презентер бүтээгээд үлдээсэн байгаа. Энэ үйлдэлээ тэр агуулгын эзэн тайлбарлахдаа манай хүүхэд ойрт хэрэг тариад байгаа болохоор машийг нь хурааж аваад нууж байгаамаа гэж хэлсэн гэдгийг дараа нь агуулгын эзэн цагдаа нарт гэрчийн мэдүүлэг өгөхдөө хэлжсэн. Нас орсон эмэгтэй машиныг агуулгад нуух үед цагдаа нар эрчимтэй мөрдлөгийн ажиллагаагаа эхлүүлчихсэн. Ким Ён Уг сэжиглэж байнга дуудажсэн учраас 11 сарын 24-нд машиныг агуулгаас авч яваад нууранд жигүүлсэн нь 2 хоногийн дараа буюу 11 сарын 26-нд цагдаа нар камер шүүх явцдаа олж мэдснээр энэ бүх хэргийг л болсон байгаа. Ким Ён Уг хэрэгээ хүлээхдээ мэдээлсэн байршлын дагуу цогцыг олж гаргаж ирэхэд эмэгтэй цогцос маш их хөөсөн байдалтай олон тооны хутганы гүн шарахтай болсон. Аллагын шалтгаанаа Ким Ён Уг би экс-найз эмэгтэйтэйгээ буцаж нийлэх бодолтой хүлээж уулзсан ч өөр хүнтэй болсон гэдгийг сонсоод сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй хийсэн. Огт төлөвлөөгүй гинтийн аллах гэж мэдүүлсэн ч маш олон баримт төлөвлөгдсөн гэмт хэрэг байсан болохыг нь нотолж байгаа. Тэр хэрэг гарахаас өмнө яагаад хүн алдаг вэ? Өвтгөхгүйгээр алах арга гэх мэт түлхүүр үгсээр хайлт хийсэн. Дээрээс нь CCTV-ний байршлуудыг судалсан KakaoTalk аппликейшн эзэмшигчийнхаа байршлыг хадгалдаг эсхийг шалгасан байснаас гадна хохирогчийн хэдэн цагт гэртээ харахыг урдчлан мэдэж гэрийнх нь гадаа очихдоо аллахын зэвсэгтэйгээ утсан. Хэрэгээ үйлснийхээ дараа хяналтын камеруудаас бултаж авахаас гадна уул мөрөө устгахын тулд харилцагч байгууллагуудаа ашигласан гээд үйлдэл бүр нь урдаас төлөвлөсөн алга гэдгийг нь нотлоод байгаа. Хүний амь насанд хүрсэн цогцос нуусан гэх хэрэгээр батлан даалтанд орох эрхгүйгээр хоригдож байгаа Ким Ён У 12 сарын 4-ний өглөө 10 цагт Чонгдугийн прокурорын газарт хүргэгдэж ирэхэд сэтгүүлчид тойрч аваад 44 хоногийн турш таны сэтгэл санаа ямар байсан бэ гэсэн асуултад үнэхээр там шиг байсан. Баривчлагдах өдөр ирнэ гэж мэдчихсэн гэж хариулсан бол хэрэгт ашигласан хутгийг та урдчлан бэлдсэн үү? Хэргийг төлөвлөсөн байсан уу гэсэн асуултанд үгүй намайг уучлаарай. Хохирогчулан гэр бүлийнхэнд нь ямар ч үгээр уучлал хүсэх боломжгүй юм шиг санагдаж байна гэж нэмж хэлсэн байна. Чонгжу хотын цагдаагийн газар ийм хурдан хугацаанд шүүх хурланч болоогүй байхад гэмт хэрэгтний царай, нэр насыг ил болгож байгаа нь бол анх удаагийн үйл явдал. Сая 12 сарын 4-ний өдрөөс олон нийтэд Ким Ён Угийн царайг олон зарлаж бүтэн 1 сарын хугацаанд буюу 1-р сарын 5 хүртэл Чонгжу хотын цагдаагийн газрын вебсайт дээр ил тавихаар болсон. Энэ хэрэг гараад удаагүй хэрэг учраас өөр илүү дэлгэрэнгүй мэдээлэл одоогоор хуурай. Мөн энэ хэрэг дээр солонгосчуудын хамгийн их эгдүүцэж байгаа зүйл нь гэх юм бол цагдаа нар яагаад алга болсон гэдэг дуудлага ирэхэд тоохгүй гэмт хэрэгтэнд ингэж их уул мөрөө нуух бүхэл бүтэн 44 хоногийн хугацаа өгч байгаа юм бэ. Хэрвээ цуврал алуурчин байсан бол яах юм бэ гэдэг асуудал үүсэж байгаа. Ерөнхийдөө цагдаа нар насанд хүрсэн хүний орсоргүй болсон дуудлага мэдээллийг эхэндээ өөрийн хүсэлтээр гэрээсээ явсан гэж үзэх хандлагатай бас шууд мөрдөн шалгах арга хэмжээ авах боломж нь хуулийн хүрээнд ч гэсэн хязгаарлагдсан байдгийн байна. Энэ болоод өнгөрсөн хэрэг дээр хохирогчийн гэр бүлийнхэн үнэхээр юм ноцтой шалтгаантай сэжгэлж байгаа хүн байна гэж тодорхой хэлсэн ч цагдаагийн байгууллагын авсан арга хэмжээ хангалтгүй удаан байсан нь гэмт хэрэгтэн уул мөрөө нуун далдлах хангалттай цаг хугацааг олгосон гэж нийгмээрээ шүүмжилж байна. Одоогийн Солонгосын хууль нь 18-аас доош насны хүүхэд хөгжлийн бэрхшээлтэй иргэн өндөр настан сэтгцэн эмгэгтэй хүмүүс л ор сургуу алгуулсан тохиолдолд шууд мөрдөн шалгах арга хэмжээ авахыг зөвшөөрдөг юм байна. Тийм болохоор зөвхөн эдгээр бүлгийн хүрээнд биш хинч байсан ижил шуурхай мөрдлөг явуулж байхыг Солонгосын ард түмэн болон байгууллагууд шаардаж хуулиа өөрчлөх хүсэлтүүдийг өгсөөр байгаа. За өнөөдрийн дугаар маань энэ хүрээд өндөрлөж байна. Сувгтаа subscribe болон хонх лайка дарахаа битгий мартаарай. Тун удахгүй иргэн уулзтлаа. Түр баяртай.